байдаг. Маш том асуудал ирж байгаа. Гэхдээ би зүгээр нэг зөв ойлгосоо гэж бодож байна. Олон нийт ерөөсөө л одоо юу гэдгийг жоохон мэдээлэл дутуу байна. За ингээд ил тод яриад бас олон нийтэд мэдээлэл өгж байгаа. Өнөөдөр ийм бас энэ байнгын орооны хуралдаанд авч хэлцэж байгаа асуудлын гол ач холбогдол нь гарч байгаа юм. Тэгээ би зүгээр энэ дээр нэг хид хідэн үзүүлэлтийг бас авч үзээсэй гэж бодож байгаа. Яг газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж олон жил ярьсан мөртлөө бодиттой ерөөсөө алхам хийгдэг байсан. Энэ удаад яг өмчлөх хэрэг болон эзэмших хэрэгтэй, за ашиглах хэрэгтэй аж ахуйн байгууллагуудын ч гэсэн энэ эрхийг бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулахад энэ төсөл бол хамгийн том алхам болсон юм а. За Мантаа гишүүний ярьж байгаа шиг эхний үе шатн дээр бол ийм газрын эрхээрээ хохирох иргэд гарахгүй. Хоёрдугаар шатн дээр тэр 5 буудал 4 буудал энэ хайлаас чингэлтэй ч гэдэм үү эдгэрийн иргэдтэй бол яг билээ орон сууцсан дээр асуудлаа ярих юм бол асуудал шал өөрөөр яригдэн шүү дээ. Үнэлгээгээ гаргаад ингэ явчих учраас иргэдийн хохирох асуудал энэ дээр бол байхгүй юм. Хоёрдугаарт нөгөө бид эдийн бүтлгүй энэ зээл тусламжийн чинь л одоо энэ төсөл бас нэг залруулах гэж л явна л та. Азийн хөгжлийн банкны төсөл буюу ГАДИП гэх төслөөр нэг баахан юм бариад л байдаг. Ямар ч ашиглалт байхгүй. 18 мегаваттын станц дулааны станц барьсан, баахан шугамж хүлзээ барьсан мөртлөө нэг нь ч холбогдоог. Тэгээд одоо хэрэглэгч байхгүй учраас яг нэгж бүтээгдэхүүний үн маш өндөр. Төрүүчээс холбосон аж ахуйн байгууллагууд нь таслаад буцаад уурын зохлого орё гэж байж байгаа байхгүй энэ хавцаж. Хоёрдугаарт Улаанбаатар гэж байгаа хотын хоймор хэсэг дээр хөрсний бохирдол нөгөө нэг одоо 0 энэ бүх чинь үерийн усаараа дамжаад энэ хот руу орж ирж байгаа. Энэ бүх зүйлийг бас иж бүрээр нь яг мэрэгжлийн одоо барилга одоо архитектурын шийдлэр нь суурьшлийн бүс дээр нэмэх нь энэ үерийн усны одоо хамгаалалт далан шуудаг хийх ингэж энэ хоймор талаасаа Улаанбаатар хотыг үерийн усны эрсдлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бас энэ төсөл одоо бүхэлд нь авч хэлцэж байгаа зэрэг ач холбогдол байгаа. За хэдэн гишүүд маань энэ барилгын компаниудын асуудлыг хөндөж байна. Энэ ерөөсөө бол одоо орон нутагч гэдэм үү энэ гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа юм чи хууль мөрдөн шүү дээ. Бидэд хуулиа батмаар байна. Өнөөдөр энэ татварын хуулиар чи аж ахуйн байгууллагууд чи 25% татвар төлөхгүй тулд борлуулалтын оргоо багасгахын тулд хэд хэдэн жижиг аж ахуйн байгууллагууд хуваагдаад энэ тендерт өөрсдөө оролцож чадахгүй байгаа. Бодит байдал нь энэ. Тендер худалдаа авалтын үйл чинь ерөөсөө эднүрт тендерийн баталгаа шаардаад оруулахгүй байгаа. Ийм асуудлуудаа суурьаар нь ярихгүй ээжиж ажил хийж байгаа хүмүүсүүдээ нухчин дараад энэ ирээд мохоогоо тэвэл Монгол улсын энэ арилжааны зээл واخгүй. Хугацаанд энэ явахгүй бол бидэд энэ зээлийн хүүд унана. Тийм учраас энэ дээр ямар нэгэн байдлаар одоо ийм улс төрийн одоо хоосон юмар одоо бити ажил саатуулаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ би нийт барилгын салбарынхаа бас энэ ярьж байгаа зүйлүүдийг шийдэхэд бол одоо энэ худалдаа авалтын хуулиа би өөрөө өргөн барья гэж бодож байна. Ажлаад өглөө. Яг энэ асуудлын барихаар сайд нь бултдсан бил. Бэлэн болоо жоохон концепц нь гайгүй болонгууд нь би барьна гэд гал барьдгаараа ганц учрал сайдл барьж байгаа байхгүй. Тэгээ энэ засаг төр юу болоод байгааг мэддэхгүй. Сайн зэрэг гүшүүн минут нэмжгээ. Засаг төр бас ингээд ороо бусгаач гэдэм үү цэгцэрж өгөхгүй байна. Тийм учраас би одоо бас энэ дараагийн ийм төслүүдэд бас дотоодын нэгжүүд аж ахуйн нэгж байгууллагууд илүү оролцох үүднээс энэ худалдаа авах ажиллагааны хуулийг бас гишүүдэд би бас танилцуулна өөрөө өргөн бариад явъя. Ингэж энэ манай барилгын салбарын хилээд байгаа юм бас шийдэгдэх байхгүй. Түүнээс биш төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсийг хууль зөрчөөгээ шаардлага тавиад байхаар бас хэцүү байгаа. Тэгээ би бас барилгын салбарыг ойлгож байгаа юм л та. Тэгээ бидэд том зургаараа энэ хууль яаж хэрэгжиж ийнэ гэдэг зүйлийг авч хилцдэг системээ ерөнхий сайдын дэргэд хууль тогтоомжийн агентлаг байгуул шийдэхгүй бол энэ хуулийн сөрөг үр дагаврыг эрэг үр дагаврыг мэдэхгүйгээр ингээ байгаад л байдаг. Тэн дээр нь ус төрчт нь халуун чул батхгүй гэл ингээл хяраал байгаад байдаг. Тэгээд асуудал үжигэрдэг ийм л нөхцөл байдлууд байгаамаа. Тэгээ би бас энэ барилгын салбар гэдэг юм уу энэ дээр шинэ стандарт оруулж ирээсэй гэж хүсэж. Би зүгээр олон юм ярмаарг байна. Өнөөдөр энэ хүүхдийн парк дээр байгаа энэ тоглоомын талбайг л хараарай. Хүүхдүүд очрлол сурч байна. Хотын соёл сурч байна. Өнөөдөр ийм тоглоомын талбайтай газар орон сууц байхгүй. Иннээс эхлээд бид нар энэ хандлагыг өөрчлөхөд энэ